хүндэт үзэгчтэй та бүхэнд шинэ оны мэд хүргэе. X Music хөгжмийн хөтөлбөрийн баярын тусгай дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид энэ нэвтрүүлгээрээ та бүхэндээ оны шилдэг клипүүдийг сонирхолтой гэлээ. Ингээд эхний клипээ яг юу гэж тайлбарлахаа би мэдэхгүй байна. Гэхдээ энэ клип өнөө хүртэл хинч ямар ч тайлбар дүгнэлт өгч чадаагүйгээрээ судлаачдын анхаарлыг татаад байгаа юм байлээ. Юутай ч гэсэн миний энэ өмссөн малгайтай холбоотой. Ингээд үзэгч та бүхэн ч гэсэн клипээ үзээд өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт тайлбараа өгнө гэдэгт итгэж байна. Нэг намайг ширхэг шиг хэрэгтэй үгийг зэрэг надад хэлэх шиг нарны төрхийтэй намайг дагуулах найзын чихэндээ чихэн юм бэ нэг надад шивнэг шиг I'm certain that I'm мамаш санны тохио намайг дагуулах санаан бичими хэн юм бэ явуулсан уучлаарай хайрт минь. Нэрэл маш олон бүтлгүй дурлал салтын тухай клипүүд өгсөн байна. Тэр алганд нь дандаа л хин нэгээ хуурсан ч юм уу, эсвэл дундуур нь 3 дахь этгээд орж ирсэн, эсвэл үл ойлголцох байдал, хэрүүл шууган дандаа л нэг иймэрхүү салтыг үзүүлдэг байхгүй манай клипүүд. А гэхдээ одоо харин миний үзүүлэх гэж байгаа энэ клип бол маш сонир. Бүр хинээд санаанд оромгүйгээр их хөөрхөн цэвэрхэн салсан хоёр хосын тухай өгүүлэх болно. Ой нэрэ тийм. Энэ болсон явдлаас сэтгүүлсэн гэсэн шүү. Ингээд клипээ сонирхсан. Улаанбаатарыг үзэхээр нэгэн жуулчин Монголд буужээ. Тэрээр буусан даруйда энэ даан болж байна гэж цуцсан гин шүү. Тэгэхээр одоо Монголд айлсан ирж байгаа бүх жуулчдад зориулаад бид нар энэхүү клипийг өргөн барьж байна. Riyasar tanrıvandan Erdük geçtim soğuğa kavrına Bitti sana nemin çiğde Minni hayat kalbim ağlar
амьшиг болж ийн гэж айж зугтдаг жуулчд байхад биднээс илүү Монголд хайртай. Хөөгөөд ч явдгүй. Бүр явсан ч гэсэн дахин эргэж ирээд идэг тийм гадныхан байдаг гин. Титэн студийн энэ гадныханд зориулж Жумбурын компани захиалгаар нэгэн клипийг бүтээсэн юм байна. Одоо энэ клипийг би ч үзэж амжааг байгаа. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа сонирхцгаая. Аргсан экши Хүний нутгад сэтгэл тогтсонгүй Хадас хүсээ ангад марши Харват хүсвэ чамдаа бирдээ Сайн байна уу Унаа түргээ Сайн байна уу байдаг юм. Олвол гагцхүү алдаж болохгүй гэж манай алдарт зохиолч Лодо Дамгай хэлсэн байдаг. Тэгвэл Монгол ардын үгэнд аманд орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй ч гэсэн үг байдаг. Тэгэхээр энэ эмэгтэй ямар шар тосыг хэлээрээ түлхсэнийг одоо бүгдээрээ